би тэд Улаанбаатар хотоос за 476 км явсан байна. 5 цаг 30 минут. За Дорногов аймгийн Сайн Шанд хотод ирсэн байна. За одоо Сайн Шанд хотоос 45 км-ийн зайтай одоо хамрын хийд хүслийн овоор руу одоо очих нэ. За гадаа бол амар салхитай байна. За энергийн төв дээрээ ирсэн байна. За энергийн төв маань болохоор за энэлийн одоо зүүн гар талаас алтан хаалга гэж орохдоо алтан хаалгаараа ороод гарахтаа бол ингээд баруун талын буюу мөнгө хаалгаараа гардаг юм байна. За тэгээд нэлмий руугаа ширтэж байгаад одоо хүслээ одоо нөгөө нэг одоо залбир шивэндэг байх нэ. За тэгээд татгшаа орохоор одоо нэлээ одоо энергийн төвөө авдаг. Энерги авдаг. Одоо ингээд тастаараа ороод за энэ амар салхитай болохоор одоо та маань сонсогч гинөө яаж вэ? За энэ өөдөөс харсан энэ болохоор Бердийн хотод буюу би хэл сэтгэлээрээ санаатай буюу одоо санамсруу үйлдсэн нүглээ намжлах одоо энэ одоо хэсэг юм байна. Энэ дээр одоо шар удаага өргөөд нэ. За ийшээ ингээд за тэр хэсэгт маань одоо нөгөө харагдаж байгаа хүмүүс тэгээд суугаад энэ дээр болохоор яг энергийнхэн төгсөн одоо оршд юм байна.